За бүгдийн амгалан гэлтгий. За өнөөдөр дангийн футболын үргэлжлүүлээд уншия тийм ээ. За өчтөр бид нар Умар Анжидвийн ёсонд дандан эндэн яаж тавих юм бэ гэдгийг уншсан тийм ээ. За 17 бол Эндэнжин доён цанид ар шадвадар дондон дэмбан ойдон данжан зоврож жижин да жишимбийн доолоо жог бадан гэсэн. За тийм ээ. Дондон дэмба голлон үзүүлээд мөн одоо үгчлэн одоо дагаж хүлээн зөвшөөрч болох ийм судрыг болвол эндингийн доо гинэ гэсэн. За данданжин доён цанид гүнзүү дэмбан ойдон данжан зоврож яна домбан ам эсвэл даа жишиндүү хайландүү мэрүүн гарун дүжрүүн доолоо жог бавуу гэсэн. За энэ бол дандангийн доо юм аа гэсэн тийм ээ. За өнөөдөр бол 2 дугаар умаавын ёсонд бол 2 гэсэн тийм ээ. Умаар Анжидва Танжирва гэсэн. За тэр 2 дугаарх нь бол Умаа Танжирва. За Умаа Танжирвын ёсонд 2 байна гэж. Дангежин доён овуудан цанид сүмжийн намшиг шадваавуу гэж. За Танжирвын ёсонд дандан эндэн гэж дандан эндэнгийн судрын одоо мөн чанар ямар байх юм бэ гэдэг мөн чанарыг үзүүлнэ. За мөн цанид сүмжийн намшиг буюу одоо юу гэх юм бэ? Живон овон юм ба, цанин овон юм ба, дон дамбан овон юм ба гэх юм уу тийм ээ. За эсвэл одоо нөгөө Сэмзэмби ёсонд ярьжсэн шаван гүндэг ёмдов гэж ярьжсэн тийм ээ. За тэрэн шиг за тэгтээ бол нэр томьёо онтер нь бол өөрөлдөө за тийм маягтай тэр цанид сүмжийн нам шиг гэж ийм хоёр хэсгээс үзүүлнэ гэж Танжируу ёсыг. За дамбууны дангийн овон ямар байх юм бэ гэхээр дондон дэмбан ойдон данжон зоврж яна домбиндо эндэнжин доён цандаа гэж. За энэ Танжирууын ёсны эндэнжин доён цанд. Балдан Умаа Танжирууын ёсонд дондон дэмба буюу тийм ээ үнэмсгүй дээд үнэн гэх юм уу. За хоосон чанарыг одоо голлон үзүүлж байгаа ийм судар байх юм бол тэр эндэнжин доо юм аа гэж. Эндэнжин доо гэж үзнэ гэж. За тэр одоо даа жишин дөрвөн мэрүүн үгчлэн хайлагнахгүй үгэн дээрээ юу гэж байгаа байхгүй тэр нь ерөөсөө Танжируу ёсонд бол тийм үг бол ерөөсөө байхгүй. Тэрийг бол авч үлдэхгүй байна тийм ээ. Гол нь хоосон чанарыг үзүүлж байгаа юу, дондон дэмбаг үзүүлж байгаа юу гэдгийг эндэнгийн доо гэж тавина гэж. За рангичи дүжээвийн дүлжаан мор гүнзүв дэмбан ойдон данжаан зоврж яна домбийн доо данданжин доо юм аа гэж. За чи дүжээвийн дүлжаагийн хувьд гэж шүү. Тийм ээ тухайлан айлдж байгаа тэр судрын одоо тухайлан айлдж байгаа тэр одоо шав тэр шавийн хувьд гүнзүв дэмба одоо голлон одоо үзүүлж байгаа ийм судрыг бол данданжин доо гэж хэлнэ гэж. За цааш нь Шэрүүний бо нанцун дүлдэг Танжируу ёсонд бол цанд нь бол амархан байна тийм ээ. Олон нөхцөл шаардлага тавихгүй ганц дондон дэмба үзүүлж байгаа гүнзүү дэмба үзүүлж байгаа гэдгээр нь л одоо голлоод дандан эндэн гэдгээ бол ингээд тавих нэ. За Шэрүүний бо нанцун дүжрвийн сүгмэд жэсгжийн доцог нам гагжаала дондомжийн чадвар жарвийн доо ямбаны дордон дөө. За Бурхан багшийн айлдсан Шэрүүн Нямбуу гэж судар байгаа тийм ээ. Шэрүүн Нямбуу дотор байгаа сүг мэдам мэдим ром рэгжа мэд тэргүүтээ судрын энэ үгнүүд нь бол гагжаала дондомжийн чадвар 60-ын доо юм бааны гэж. Гагжаала дондомжийн чадвар жарлсан гинэ тий. Одоо тэр үгүйсгэгдэхүүн болсон дон дамбар дүв мадувын ялгамжааг нь бол одоо холбож ингэж найруулж өгсөн ийм судар мөн юм аа гэж. Умаар Анжидвийн ёсонд гагжаала дондомжийн чадвар жарлаагүй судар дээр Шэрүүн Нямбуу сүгмэд тэргүүтээ дооны үг болвол гагжаала дондомжийн чадвар жарлоог байна гэсэн тийм ээ. Тийм учраас даа жишиндүү хайландүү мэрүүн байна. Тийм учраас данданжийн доо юм байна гэд Умаар Анжидвийн ёсонд тавьж исэн бол Танжирууын ёсонд яг эсэргээрээ харин ч одоо юу гэж Шэрүүн Нямбын нанцун дүнжирвийн сүгмэд жэсгжийн доцог нам гагжаала дондомжийн чадвар 60-ын доо мөн гэдэг нь бол судрын одоо тэр утгыг товчлон үзүүлж байгаа хэсэгт бол гарч байна гэж. За тэрэн дээр юу гэж гарч байгаа вэ гэхээр Пумбун аваад эдэгла Аралшинжис домба
яндаг жесудао гэж. За энэ бол Шэрүүн Нямбугийн үг шүү дээ, тийм ээ. Бумбун овоо дэдэгла араншинжис домба гэдэг нь араншинжис дүй домба, тийм ээ. Араншинжис матуа, дон дамбар матуа гэсэн санаа шүү дээ, тийм ээ. За ума танжируу ёсонд араншинжис матуа, дон дамбар матуа, арангийн цанижис матуа бүгд нэг утгатай. За тэгэхээр бумбун овоо дэдэгла араншинжис домбо яндагур жесудао хэмээн одоо тэр гарч байгаагаар бол батлагдаж байна гэж. Араншинжис матуа буюу араншинжис домбо бумбун овоо дэдэгла гэж, тийм ээ. Сүгжи бумбу, цорви бумбу, дүшижи бумбу, дүжи бумбу, намбаршив бумбун овоо тэдгээр ч гэсэн бол яг нь бүгдөө араншинжис домба юм аа гэж бол үзүүлсэн байна. Тэгэхээр бол энэ бол гагжаалаа домдомжийн чадвар жарлсан холбож үзүүлсэн ийм одоо үг юм аа, судрын хэсэг юм аа гэж. За цааш нь шийдэж ойсу жарвын доо им маян жадвар жаан ойдэ гэж. За яг бодтойгоор шууд одоо гагжаалаа домдомжийн чадварыг нь одоо жарлуулсан доо мөн үү биш үү гэдгийг бол шинжлэх нь бол зохистой байна гэж, тийм ээ. За энэ дээр бол бас харах зүйл байна гэж, тийм ээ. За Данжуулаа. За Богдламын зохиосон Дангийн лэгшид Нямбууд Шэрүүн Нямбу лаас сугба гагжаалаа домдомжийн танид ойсу мажарваала ян хэмээх тэргүүтнэр бол зарлигласан байна гэж. Тэгэхээр Шэрүүн Нямбу лаас сугба гэж, тийм ээ. Шэрүүн Нямбу тэргүүтээ гагжаалаа домдомжийн танид, тэр танид гэдэг нь нэр томьёог ойсу мажарва юм аа гэж. Ойсу мажарва гэж шүү. Гагжаалаа домдомжийн чадвар жарлаагүй гэж хэлээгүй, ойсу мажарва, ойсу жарлаагүй гэж бодтойгоор шууд одоо холбож ингэж найруулж тийм ээ үзүүлээгүй л гэж хэлж байгаа болохоос биш. Домдомжийн чадвар бүр огтоосоо байхгүй гэж хэлээгүй шүү, те. Бодтойгоор бол алга байна гэж. Жишээс сүншин гагжаалаа домдомжийн чадвар ойсу жар мажар янс гэж. За гагжаалаа домдомжийн чадвар ойсу жарва мажарва гэдэг нь бол юу хэлж байгаа юм бэ гэхээр рэрэ шинэ цэгсэн ла жар мажиржийн дондоо нав ичэр гэж. За тэгэхээр ума танжирви ёсонд гагжаалаа домдомжийн чадвар ойсу жарва мажарва гэдэг нь бол юу хэлж байгаа юм гэхээр яг цэгсэн ла буюу үгэн дээр тэр одоо араншинжис матуа юм уу, араншинжис домба гэдгсэн үү, арангийн цанижис матуа гэдгсэн үү, арангийн цан, тийм ээ, араншинжис матуа гэдгсэн үү, яг үгэн дээр тэр одоо тэр үг нь байгаа байхгүй гаар бол хэмжинэ гэж. Рэрэ шинэ гэдэг нь ойсу жарва гих, ойсу мажарва гих, тийм ээ. Энэ хоёрыг бол рэрэ шинэ гэдэг нь нэжгээдээрээ бол яг нь нэг нэгээрээ харалтаагаараа цэгсэн ла жарвагийн ойсу жарва, цэгсэн ла ойсу мажарвагийн гагжаалаа домдомжийн чадвар мажарва гэж бол ингэж ойлгоорой гэж. За Невала ни гэж. Цанид сүмжийн нам шиг гэсэн шүү дээ, тийм ээ. Цанид сүмжийн нам шиг үзүүлнэ гэсэн шүү дээ, тийм ээ. Танжирын лүгт бол Дангейжийн доён овоо гэсэн. За тэрийг нь бол сая гарлаа шүү дээ, тийм ээ. Дондом дэмбо үзүүлсний Нэндэнгийн доо, Гүнзүү дэмбо үзүүлсний Дандангийн доо гэж хэлнэ гэсэн. За одоо цанид сүмжийн нам шиг 2 дугаар хэсэг эхэлж байна, тийм ээ. За цанид сүмжийн нам шиг бол дотроо 2 хэсэгтэй гэж. Невала ни байгаа. Юмжийн Жамшүүжийн ливүүн гомбоо шадваадан дээдэн төмбөр жүгдэл жүнцүллоо гэж. За энэ юу гэсэн үг вэ? Юм судар дотор байгаа живзүн жамба, тийм ээ. Мадрин гэгэний айлтгсан бүлэгийн одоо утгыг номнох гэсэн нэг хэсгээр мөн үүнтэй зохилдуугаар дээдэн төмбөр жүгдэл гэдэг нь уман жүгийн тайлбарт юу гэж гарч байгаа юм бэ гэдэг энэгээр бол хоёр янзаар бол үзүүлье гэж. Цанид сүмжийн нам шигыг. За тэгэхээр юмжийн Жамшүүжийн ливүү, юмжийн доонд байгаа, тийм ээ, бүм юм дотор байгаа живзүн жамбоо гомбоо Жамшүүжийн ливүү гэж байгаа. За тэрийг хэлж байгаа болов уу гэж бодож шүү. Ер нь бол додой гондол дотор 8 дугаар бүлэг нь Жамшүүжийн ливүү гэж байгаа. Гэтэ тэрийг бол гондол гэдгээр нь л одоо анханасаа явж байсан. Одоо бол
Юмжийн Жамшүүжийн лив гэхээр бол тэр додой гондолд байгаа 8 дугаар бүлэг бол биш ухаа гэж бодож байгаа шүү. За Юмжийн Жамшүүжийн ливүүн гомбо шатууд тэр 8 дугаар бүлэг бол Жимсэн Жамбо гомбогийн додой гондолд байгаа 8 дугаар бүлэг бол Шинаал Хагантангийн тухай асуулт асууж байгаа ийм бүлэг байсан баг шүү. Тийм. Шинаал Хагантан. Тийм баха. Үлээд. За буруу санаад байна уу? Би буруу санджиж магадгүй. За зэнд байлгүй байхгүй. Тийм. За. За тийм баха. Додой гондлын 8 дугаар бүлэгт Жамшүүжийн лив гэж бодоо Шинаал Хагантангийн тухай асуугаад хүн багш хариулж байгаа тийм бүлэг байсан. Тэр бол биш ухаа. Юмжийн Жамшүүжийн лив гэсэн байгаа. За дээд нь төмбөрж өгдөлж үнсүүл гэж. За Дамбууны гэдэг нь Юмжийн Жамшүүжийн ливүүн гомбо. За тэр дагуугаар бол цаний сүмжээ намшиг. Дамбууны Жамшүүжийн ливүүлээ сүмбийн цаний сүмжээ намшиг ёддээ гэж. За Жимсэн Жамбо гомбогийн айлтгсан асуулт. За бурхан багшийн хариулсан хариулт. За эндээс одоо гарч байгаа тэр цаний сүмжийн намшиг хэсэг бол үзүүлье гэж. За тэн дотор юу гэж байгаа юм гэхээр намбар дагвын сүг. За нэгдүгээрх нь энэ намбар дагвын сүг гэж нэр томьёо байгаа. За умаа танжирын ёсонд ярьж байгаа шүү. За гүн дагвын сүг. За гүндэг гэдэг үг бол байна тийм ээ. Гүн дагвын сүг. Чойнжийн сүг гэсэн хэмээхийн цанид сүмжээ намшиг сүм бийж гэж. За энэ гуравт багтаагаад цанид сүм гэдгийг бол үзүүлсэн ийм одоо хэсэг байгаамаа гэж. Цанид сүмжээ намшиг бол энэ гурваар үзүүлсэн юм аа гэж. За энэ гурван нэр томьёог бол одоо тогтоох хэрэгтэй шүү дээ. Намбар дагвын сүг нэгдүгээрх нь, хоёрдугаарх нь гүн дагвын сүг цанийн нэва. Цанид сүмбаа нь бол чойнжийн сүг гэсэн. За ийм гурваар бол үзүүлж байна гэж. За намдагжийн сүг сүмбаа эндээ гэж. За энэ намбар дагвын сүг буюу намдагжийн сүг гэдгийг бол Жамшүүжийн ливүнд ливүү дэнэтлээ гэдэг нь саяны гарсан тэр Жамшүүжийн ливүнд Жимсэн Жамбо гомбо шүүийн тэр Юмжийн доонд байгаа Жамбо гомбо шүүийн тэр ливүнд энэ намбар дагвын сүг гэдгийг юу хэлж байгаа юм бэ гэдгийг одоо эндээс хэсэгхэн гарч байгаа. Дүжижийн цамаан овоо дэ намбар дугаа замжийн чойнотлаа найвын намбар дугаала дэнэ омборж оддээ гэж. Омборж оддээ. За тэгэхээр юу гэж дүжижийн цамаа те мэрдэгва юмба овоо дэ намбар дугаа замжийн чойнотлаа намбар дагвын одоо тийм дугуй дагба замжийн те намбар дугаа замжийн чойнотлаа найвын намбар дугаала дэнэ тэ тэр дугуй дагвала дэнэ омборж одва. Одоо дийний бумбаоош тэ бумбаооч гэдэг юм. Дийний энэ бол ширээ байна, сандал байна гэх мэтлэнгээр омборж одва. Ганла дийний сүгсөө шээж аваад. За мөн тэрнийг одоо юу гэдгийг энэ бол дүрс сүг болоо сүгсөө шээж аваад шээ сүмбэстэн жиг. За хэмээн зарлагснаар бол үзүүлсэн. За утга нь бол сүг намдагжийн сүгсүү жог бийж гэж. За сүг болвол намдагжийн сүг юм аа гэж. Намдагжийн сүгийг бол намдагжийн сүг гэж нэрлэж байна. Энэ дооны утга нь бол сүгийг намдагжийн сүг гэж нэрлсэн юм аа гэж. За энэ цанид дамбуун шүү. Цанид дамбуу. Цанид сүм гэсэн шүү дээ. Цанид сүм шавга. Цанид сүмжийн намшиг гэсэн. Тэгэхээр одоо бол шаван гүндэг энэ төр гэж ярихгүйгээр сүг намдагжийн сүг юм аа гэж. Сүг бол намдагжийн сүг. Намбар дагвын сүг юм аа. Намбар дагва буюу намбар дугвий дагзам. Намбар дугвий дагзамжийн сүг юм аа гэж. За ингэж хэлж байгаа. Утга нь. За энэ тэгэхээр танжирын думтаатай холбоотой. За танжирын ёсыг бол одоо үзэхэд бол дэлгэрэнгүй үздэг учраас бол тэр үед илүү тодорхой болно. Одоо дугвий дагзам тэр бол одоо бас өөрөө том сэдв шүү дээ, тийм ээ. За тэгэхээр одоохондоо бол энэ нэр томьёонуудыг ингээд тогтоох хэрэгтэй. За танжирын ёсонд бол сүг намдагжийн сүг сууж байгаа учраас
гүн дагвын сүгжин сүм баян데. За тэр саяны 2 дугаар тагсан гүн дагвын сүг гэдгийг ч гэсэн бас сударт үзүүлсэн байна гэж. За Денитлэ гэдэг нь Жамшүүжийн левүн Жамба гэх бурхан багш айлж байна те. Жамба ган дүжижийн цамаан овоо дэдэн дүжижийн цамаан овоо дэдэн дэла сүг шээжавын мендан дүшидан дагвадан таанитла дэнэ сүгжин овоо нийт 연수 덕와 디니 군덕의 숙소. 자, 이런 것도 어떤 인들 봐요. 간 두지진 사망 오고 데다 숙세점이 민당. 디니 숙소 시위 두시당. 자, 숙소 어떤 남버 독비 딱바당. 자, 되게 숙세점이 민당 당이틀라 데네 숙중 어원닛 연수 덕와 인기지. 숙준호. Тэний гүн дагвын сүгсөө хэмээхээр бол үзүүлсэн байна. За утга нь юу гэж байгаа юм бэ гэхээр сүг арангийн цанижис дуа ам гэж. Сүг өөрийнхөө бэлэг чанар, өөрийн мөн чанараасаа бүтсэн гэх юм уу? Дүүр доо догба. Тийм ээ? Дүүр доо догба гэдэг нь арангийн цанижис дүүр доо догба. Дүрс бол өөрийнхөө мөн чанараас бүтсэн юм а гэж одоо эндүрч байгаа. Эндүрч байгаа байдал шүү дээ, тийм ээ. Доодогва гэдэг нь өд зүөх гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр ер нь бол арангийн цанижис мадуа байтал арангийн цанижис дуа гэж хөөрөмшөн бодож байгаа, тийм ээ. Буруу бодож байгаа, эндүрч байгаа. За тэрийг бол юу гэж сүг арангийн цанижис дуа юм уу? Дүүр доодогва бол гүндэгжийн сүг сууж байгаа байж. За гүндэгжийн сүг гэж хэлнэ гэж. Тийм ээ. Арангийн цанижис дуа ам дүүр доодогва бол гүндэгжийн сүг юм аа. Гүндэгжийн сүг гэж тавьж байгаамаа. За чөнижийн сүгжин сүм баян데 чөнижийн сүг. Чөнижийн сүг. Чөнид гэдэг нь бол донид гэсэн үг шүү дээ. За танжирын юусанд чөнид, донид, дэ хононид, дишинид за бүгдөө нэг утгатай. За чөнижийн сүгжин сүм баян데 денитлээс ган гүн дагвын сүг дэ. За саяны тэр гүн дагвын сүг тийм ээ. Арангийн цанижис дуа ам дүүр доодогваг гүндэгжийн сүг гэж хэлсэн. За тэр гүн дагвын сүг дэ тэрээр намбар дагвын сүг дагва дагви дүүдэн тэрсүгийн дүйсү овон юм мэдва хонаадан чөла даг мэдвадан дишиньэдэн яндагвын тааны за чөла за тэрсүгийн дүйсү овон юм ба овон юм мэдва хонаадан чөла даг мэдва дишиньэд яндагвын таан чөнижийн сүг юмаа хэмээх зэрлэснаар бол үзүүлсэн байна гэж. За утга нь юу гэхээр сүг арангийн цанижис мадуа бол чөнижийн сүгсүү жог бичрөө гэж. За сүг арангийн цанижис мадуа бол чөнижийн сүг юмаа гэж. За тэгэхээр зүгээр энэ сүг гэдэг нэр өгөөд нэрлээд байгаа шүү дээ. Ер нь бол тийм ээ. Намбар дагвын сүг, гүн дагвын сүг, чөнижийн сүг. Тэрнээс сүг арангийн цанижис мадуа сүг биш шүү дээ, тийм ээ. Сүг биш. Зүгээр чөнижийн сүг гэдэг ийм нэр өгөөд ингээд ийм маягаар бол ийм гурван янзаар нэрлээд тийм ээ. Намбар дагвын сүг, гүн дагвын сүг, чөнижийн сүг гэж нэрлээд цани сүм үзүүлж байгаамаа. Цани сүмгийн намшигыг бол ингэж тавьсан юм аа. Тэрнээс сүг арангийн цанижис мадуа гэж сүг ямбартал чөнижийн сүг юм бэчэр гэдэг дагслаа ядаж болохгүй шүү дээ, тийм ээ. Чөнижийн сүг сүү жог бэж. Дээшэндүү намчин барлаа жарвар жаавоо гэж. За яг энэний дагуугаар бол намчин хүртэл бол ингээд жишээд ингээд тавих хэрэгтэй юм аа гэж. Чөд тамжид тийм ээ. За тэгэхээр намчин дээр бол жишээ нь юу гэж тавих вэ? Намчин бол намбар дагвын намчин. Намчин арангийн цанижис дуа ам дүүр доодогва бол гүн дагвын намчин. Намчин арангийн цанижис мадуа бол чөнижийн намчин. Гэх мэтлэнгээр бол ингээд тавих нь шүү дээ, тийм ээ. Жишээ. За ингээд намчин хүртэл бол ингээд мэдэрээ гэж. За хоноор. Цанид сүмжийн жоглог дэ жамшүүжийн ливүүн гомбо мэтэвэр таал. Жамшүүжийн ливүүн гомбо гондол шиндүү чадгой вечэр гэж. За тэгэхээр цанид сүмжийн одоо саяны тавьсан тэр байдал ёсчин болвол
Живзэн Жамбоо гомбоогийн айлтгсан тэр бүлгийн утгатай бол таарахгүй байна. Жамшүүжийн левүүний утгыг бол додой гондолтой адилхан номнох ёстой гэж байгаа. Тэгэхээр додой гондлын жамшүүгийн левүү биш, юмжийн жамшүүжийн левүү гэд тусдаа тавьсан. Тэгэхээр тэр додой гондлын 8 дугаар бүлэг жамшүүжийн левүү гэдэг бол биш болгонд энэ дээр тодорхой байна, тийм ээ. За тийм жамшүүжийн левүүн гомбоо. Тэр юмжийн юу гэд гараад ирэхээр нь бүр тэгж санагдаад явцсан юм аа. Додой гондлын жамшүүжийн левүү биш бол тарах. Тэгээ нэгт хоёр гэх юм бол юуных чинь өөр штэ. Додой гондол дээр гарч байгаа жамшүүжийн левүү чинь бол санид сүмжийн тухай ярьсан асуулт асууж байгаа тийм бүлэг өөрөө биш байхгүй юу? Өөрөө биш. Тэгэхээр харин юу лээ гэж бодож ирсэн яг энэ дээр тодорхой гарч байна. За. Харин 6 дугаар бүлэг чинь санид сүмжийн тухай асуусан бүлэг байсан үстэй тийм ээ. За одоо сайн санахгүй. За жамшүүжийн левүү гом. За хажиг бол юу гэж санид сүмжийн жоглог бол аранлаг таны тавьсантай адилгүй байна. Жамшүүжийн левүүгийн утгыг ингэж тайлбарлахгүй. Додой гондлын дагуу одоо тайлбарлах ёстой юм аа. Чад говьж дэртэл левүү дэнийдлээс шаван заюд сүмбичэрдан гэж. Шаван заюд гэж айлцсан байна. Чөнам мин замду дубана мингийн аруу ломичэр ласуугүй рэгва сүмжи дүвичэр дамбуу дэртал гэдэг нь шаван заюд сумба имбартал гээд жамба ган гүн дагвын сүг дэни зайсуу мэдур давр жао. Зайсуу мэдур давр жао. Намбар дагвын сүг гаянба дэни намбар догба зайсуу ёбичэр. Зайсуу ёдвар давр жаде раванду 중의 черни майно. Ган чөничийн сүг дэни зайсуу медвая майин зайсуу ёдвая майиншин дондамбе равду чевэр давр жао шэсүн бичэршина мачвдэ гэж. Мачвдэ. За энэ жамшүүжийн левүүний хэсгээс бол иш татж байна тийм ээ. Жамба гундаггүй сүг дэни зайсуу медвая юм аа. Намбар дагвын сүг гаянба дэни намбар догба гэдэг чинь догба дэ одоо шаван юм ба мэрдэгва юм ба тавь штэ тийм ээ. Намбар догба тэр бол зайсуу ёдва юм а гэж тийм ээ. Тэгэхээр юу лээ шаван заюд сүмбичэр гэсэн штэ тийм. Одоо тэрийг баталж байгаа штэ. Шаван заюд гэж баталж байгаа. Тэгэхээр намбар догва чинь зайсуу ёдва гэж айлцсан байна. Зайсуу ёдвар даваржаа те раванду жунгий черни маян но гэж. Зайсуу ёдва юм а. Намбар догва зайсуу ёдва юм а. Зайсуу ёдва гэж одоо мэдэрээ. Ягаад үг гэхээр раванду жуан өөрийн ирэхээр гарч байгаа биш юм а. Шаван бол өөрийн ирэхээр гараагүй. Шаван бол рандан дагны жигвижүүл дагны татад bijүүлж жун ичэр шаван живан овооны мяба даварж аваа гэдэг ингээ гарсан штэ. За яг тэрний утгатай таарж байгаа юм шигээр ингэж одоо харагдаж штэ тийм үү. За энэ жамшүүжийн левүүн хэсэг. За тэгээд ган чөнижийн сүг дэни чөнижийн сүг буюу сүг арангийн цанижис мадуа бол чөнижийн сүг гэж тавьсан штэ. Тэний зайсуу медваян маян зайсуу ёдваян маян юм а гэж. Сүгийн хоосон чанар бол зайсуу медваян маян зайсуу ёдваян маян юм а гэж. Маян шин дон дамбе равду чивэр даварж ав шэсүн бичэрнэ мачвдэ. За тэгээд нөгөө нэг юу лээ ёмин мимин ёдваян маян медваян маян ёмин мимин тишин миншин мин гэд бас байгаа штэ тийм ээ. За тэрийг бол энэ дангын үзгээр гараад ирнэ. Энэ танжир юутай холбогдоод. Шэсүн бичэршин за аранлаг бол мачв гэж. За хэдийгээр жамшүүжийн левүүнд ингэж айлцсан байгаа боловч тэр юуг жамшүүжийн левүүний утгыг бол додой гондлын дагуу бол тайлбарлах албагүй юм аа. Тайлбарлахгүй гэж тийм ээ. Мачвдэ дэла шаван зайсуу ёдва заюду сумба дэ дэндүвдүү дэмба маян бичэрдэ. Левүү дэла чö тамжид мин замду дүүр сумба ганшиг дээдан дэмбэр дуу галвээч гэж. За тэгэхээр энэ бүлэгт бол шаван заюду сумбан болвол дэмбэр дүүа гэж үзүүлсэн утга бол биш юм аа. Хэдийгээр шаван заюд гэж айлдж байгаа нь бол дэмбэр дүүа гэсэн үг утга биш юм аа. Энэ бүлэгт Живзэн Жамбоо гомбоогийн айлтгсан энэ бүлэгт бол чö тамжид
Мин замду дуа буюу юм бүхэн бол нэр томьёо төдий юм а гэж. Нэр томьёо төдий. Нэр томьёо төдий. Ширээ гэдэг, сандал гэдэг те жишээ нь би хангаа гэдэг ч юм уу. Эн чинь бол нэр томьёо төдий юм а. Өөрийн мөн чанараасаа бүтсэн юм байхгүй. Түүнийг хайвал олдохгүй. Ширээ гэдэг зүйл байгаа бол ширээг хайвал олдох ёстой. Ширээ гэдэг юм олдохгүй тийм ээ. Эн чинь бол маш олон зүйл одоо бүрэлдэж цуглаж иж одоо шүтэн барилдаж ингэж одоо оршиж байгаа ийм зүйлээ. Тэн дээр бид нар ширээ гэдэг нэр томьёо өгсөн. Тэгээд ширээ гэдэг нэр томьёо өгсөн л төдий юм аа. Тэгэхээр яг энэтэй адилхан бол юм бүхэн мин замдуу дууа юм аа гэж айлтж байгаа. Мин зам. Нэр төдий. За энүүгээрээ жишээд бол одоо би гэж боддог, миний би гэж боддог маань бол одоо би хангаа, миний одоо өмч хөрөнгө, миний юм, миний дайсан, миний аав ээж, амраг садан гэж одоо тийм ээ ингээд очиг шидэн тийм үг эннээсээ үндэслээд ингээд явдаг. За энэ бүхэн ч юм бол одоо яах нь бид барих өөрийгөө үннээсээ бүтсэн байгаа юм дээр бодож байгаа. Уул нь бол тийм бишээ. Пүмбүн тийм ээ би цогцос одоо энэ оюун бодол энэ бүхэн нийлсэн ийм цогц нэг ийм юмн дээр хангаа гэдэг нэр зүүсэн төдий. Тэгэхээр чойд тамж мин замдуу дуу гэж айлцсан юм аа. Энэ бүлэг бол юм бүхнийг мин замдуу дүүрсэн ба ганш дээдэн дэмбэр дуу галваа юм аа гэж. Тэгэхээр мин замдуу дууадан дэмбэр дуу тий нэр томьёо төдий бүтсэн гэдэг таны миний хэлсэн нэр томьёо төдий юмс бол бий болсон байгаа оршиж байгаамаа гэж гих нэг тал. Нөгөө тал үннээсээ бүтсэн гэж энэ хоёр ч хоорондоо эсрэг тесрэг юм аа гэж. Галваа юм аа, харш юм аа гэж тийм ээ. Галваа ичэр. Тийм учраас бол юуг шаван заюддуу заюд гэж айлцсан байлаа ч гэсэн тэр нь бол дэмбэр дууа гэж үзүүлж байгаа утга бол биш ээ гэж хэлдэг байна. За мөн шаван заюддуу сумба те дэмбэр дүүийн дом маян бар таал дэдэр сумба дэ ёдоо нийдүү дүүийн дон имби чирдэ гэж. Гэсэн үг юм байна шүү дээ. Шаван заюддуу сумба гэдэг чинь шаван заюд гэж айлцсан байна аа. Тэр чинь болвол дэмбэр дууа гэсэн утга биш юм аа. Үннээсээ бүтсэн гэсэн утга биш юм аа. Шаван заюд гэж айлцсан тэр зарлиг болвол шаваныг байгаа гэж үзүүлж байгаа утга юм аа гэж. Ёбааны дүү дүүийн дон юм аа гэж. Ёбааны дүү дууа гэдэг нь түүнийг байгаа гэдгийг л илэрхийлж байгаа тийм утга юм аа. Түүнээс биш байх нь байгаа. Гэхдээ байгаа нь бол нэр томьёо төдий. Нэр томьёо төдий байгаа болохоос биш үннээсээ бүтсэн гэж үзүүлээ гэсэн. Тийм давхар цаанаа өмнөх юутаа бол холбохоор бол тэгж ойлгож байгаа юм шүү дээ тийм ээ. Дэдэр сумба дэ ёбааны дүү дүүийн дон юм биш. Дэнитла за жамшүүжийн левэн раванду жунги чирни майно гэж. Раванду жунги чирни майно буюу раван гэдэг нь бол арангийн санижистуу, раншинжистуу өөрийн мөн чанараараа буцсан. Өөрийн эрхээр, өөрийн эрхтэй, өөрийн эрх байна гэдэг чинь юмсаас бусад зүйлсээс хамаарахгүй гэсэн үг шүү дээ, тийм ээ? Бусад зүйлээс хамаарахгүй. Одоо бидний өмнө байгаа ширээ бол байж байгаа нь бол олон зүйлээс шалтгаалж байж байгаа шүү дээ, тийм ээ? Тэгээд доод хөл тавцсан холбогч одоо юу байдгийг ингээд бүгдээс ингээд за тийм. Тэгээд дээрэс нь одоо энэний бий болох нь бол тэгэл одоо дархан мужаанч байдаг юм уу? Одоо тэгэл энэ мод төмөр одоо юу байдаг юм? Маш олон зүйлээс өөрийн эрхээр гарцсан зүйл биш шүү дээ, тийм ээ? Тэгэхээр раванду жунги чирни майно гэж айлцсан байна гэж. Тэгэхээр зөвхөн байгаа гэдгийг ойлгуулж байгаа болохоос биш дэмбэр дууа гэсэн үг биш юм аа. Ягаад гэвэл тэр сударт юу гэж байна вэ гэхээр раванду жунги чирни майно шэ химэн бол шаван раванду дүүвийн заюд маян гэж айлцсан байна. Раванду дүү өөрийн эрхээр бүтсэн ийм заюд буюу одоо эд бүхий болвол зүйл бишээ гэж ингэж айлцсан байна гэж. Тэгээ заюд гэж. Зай гэдэг нь бол эд гэсэн үг шүү дээ. Эд идэл эд ёд гэдэг нь бол бөө гэсэн. Тийм юм бол бишээ. Тэгтээ бол одоо энийг ингээ орчуулахаар эд буй бус гэж бол зарлигласан гэж орчуулна. Гэхдээ заюд гэд нийлэхээр ахад өөр утга илэрхийлж байгаа шүү. Заюд, дагюд
гэхээр думтаанд өөр утга илэрхийлж байгаа. Танжируу ёсонд заюд даюд гэх өөр. Симзамби ёсонд заюд даюд гэх бас өөр. Дагжиг раванж ингэ даг ядуу. Ранжа төви заюд мадуа гэдэг юм. Ингээд заяа энэ өөр бас нийлхээрээ өөр утга илэрхийлж байгаа. Зүгээр ингээ өвчлөн орчуулцдаг ч угаасаа ном биш шүү дээ, тийм ээ. За тэгэхээр шаваар раванду дүвийн заюд биш гэж бол альцсан байна гэж. Раванду жүнгийн чирнэ маюно гэдэг нь раванду дүвийн заюд маян гэсэн ийм утга юм шүү гэж. За гүндэг зайсуу мэдүр сүмбадан чөнит зайсуу ёд мэд няга мембер сүмбийн донян ёдтэй. За гүндэг зайсуу мэд гэж альцсан байна. Чөнит зайсуу ёд мэд няга маян гэж. Зайсуу ёдуаям маян, медуаям маян гэх түрүүн дээр гараадсэн шүү дээ, тэ. Тэрний утга нь бол юу гэсэн үг вэ гэхээр дамбууны. За гүндэг зайсуу медуа гэж альцсан нь бол сүгсэг арангийн санижис дүүр гүн дагва дар медуадан гэж. Сүг тэргүүтэн бол арангийн санижис дүүр гүн дагва гэж. Арангийн санижис дүүа гэж гүн дагва, тэ. Арангийн санижис дүүр доо дагва. Тийм ээ. Арангийн санижис дүүа гэж одоо эндүрс бодож байгаа тэр дагуу бол байхгүй юм гэж. Арангийн санижис дүүа бол биш юм гэж хэлэх гээд шүү дээ, тэ. Арангийн санижис дүүр гүн дагбадар медуа юм гэж. За нивани гэдэг нь чонит зайсуу ёд мэд няга маян гэдэг нь шаван шилүгсүү дүүа гагва гэж. Шилүгсүү дүүа гагва шавангийн найлуг ин шивэн дон юм байж гэж. Нивани бол тийм ээ. Шаван шилүгсүү дүүа. За энэ шилүгсүү дүүа. За шилүгсүү дүүа. За энэ ши гэдэг нь гомши гэдэг энэ ши штэ, тийм ээ. Шаван шилүгсүү дүүа гэдэг нь юу гэсэн үг вэ? Дэмбэр дүүа гэсэн үг. Шаван бол дэмбэр дүүа гагва. Шилүгсүү дүүа гэдэг нь өөрийнхөө одоо мөн чанараараа бүтэж байгаа. Өөрийн шилүг одоо төв дэлэнд хар ярианд бас байдаг ч гэдэг гомши гэдэг одоо миний нэг юм дадал зуршил гэх шиг, тийм ээ. Бүр одоо миний нэг биений нэг хэсэг шиг энэ гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Одоо тийм зүйлийг бол би бүр тэгээ сурцсан юм энэ гэж ярьдаг тийм. За нэг тийм маягийн үг байдаг шүү дээ, тэр бүр анханасаа л би нэг угаасаа л ийм гэх шиг, угаасаа гэдэг шиг нэг ийм санааг хэлж байгаа. Тэгэхээр шаван бол өөрийнхөө уг мөн чанараасаа бол бүтээгүй маа. Бүтсэн гэдгийг нь бол няцааж байгаа маа гэж. Нэг өсөндөө шилүгсүү дүүа гэдэг нь бол дэмбэр дүүа. Үннээсээ бүтсэн, өөрийн мөн чанараасаа бүтсэн. Өөрийн оршихуй нговийн найцвал бол дэмбэр дүүа гэдгийг бол гагва гэж байна. Шилүгсүү дүүа буюу дэмбэр дүүа гэдгийг бол няцааж байгаа. Энэ дэмбэр дүүа гэдгийг няцааж байгаа. Дэмбэр дүвлээгүү гэж үзүүлж байгаа, тийм. Дэмбэр мадуа гэж үзүүлж байгаа нь бол шавангийн найлуг ин гэж. Шавангийн найлуг гэдэг нь тэр шавааны бол одоо юу орших ёсны мөн хэмээс нь ийм утга юм гэж. Дэдэрнаян дасиндар гэж. Дэдэрнаян дасиндар шаван заюу юм бадан ёндов зайсуу ёд мэд гаян мямба хай мэлэндэ гэж. За тэгэхээр бол тэр дээр жамшүүжийн ливүнд гарсантай адилхан одоо тэр чойнжийн сүг, гүн дагвын сүг гэдээ гарсан шүү дээ, тэ. Чойнжийн сүг дэни зайсуу медуаям маян, зайсуу ёдуаям маян гэд зайсуу ёдуадан медуа няга маянба гэж хэлж байгаа. Шаван заюуд гэж хэлж байгаа. Энэ нь бол үгчлэн бол хүлээн зөвшөөрөх болохгүй маа гэж. Дасиндар гэж байна. Дасиндар. Яг үгээр нь шаван заюуд гэд ёндов зайсуу ёд мэд гаян маянба гэд, тэ. Ёдуачам маян, медуаям аль нь ч биш хэмээн хай мэлэндэ гэдэг нь тэгж бол хүлээн зөвшөөрөхгүй гэж. Үгчлэн хүлээн зөвшөөрөхгүй. Ножидэн жава юм байж гэж. Ножидэн жава гэдэг нь эсрэг хэрвээ тэгж хүлээн зөвшөөрөх юм бол болохгүй юм учир шалтгаанууд байж та, тэ. Шаван заюуд гэж бодох юм бол тэрний эсрэг шаван заюуд маян гэж
батлах ийм логик одоо үнэн учир шалтгаанууд бол одоо тэр бидний одоо буруу бодсон тэр шаваан зоёд гэж бодож байгаа бодолт бол эргээд одоо хорлоо шүү дээ, тийм ээ. Эсрэг няцаалт болно шүү дээ, тийм ээ. Тэрийг ножид. За тэгэхээр шаваан зоёд юм бадан ёндов зайсуу юмэд гаян маян ба хай мэлэндэ ножидэн жава юм биш гэж. За эдгээр бол хэрвээ энүүгээр нь гэж бодох юм бол эсрэг логик одоо учир шалтгаанууд бол зөндөө байна гэж. За гүндэг зайсуу мэдүр сумба дасан дар жааде гол аав ичэр гэж. За гүндэг зайсуу мэдүр сумба бол тийм ээ. Гүндэг зайсуу мэдва гэдэг чинь бол нөгөө юу гүн дагвын сүг шүү дээ, тийм ээ. Гүн дагвын сүг зайсуу мэдва. Ган гүн дагвын сүгдээ намбар дагвын сүг дагва дагвидүүдэн тэрсүгийн дэсүү овооны мэдва хоноотон чойла дагвын дишин яндаг биш. Юу гэлээ? Сүг арангийн цанижис дүү ам дүүр доо дагва гүн дагвын сүг гэсэн шүү дээ. Сүг арангийн цанижис дүү буюу дүүр доо дагва. За тэр бол гүндэг зайсуу мэдва гэсэн утга юм аа. За энэ нь бол яг үгчлэн бол хүлээн зөвшөөрч болноо. За ягаад гэдэг нь бол одоо ойлгоход хэлбэр байна шүү дээ гэж. За хажиг ливүүдэла цанид сүмжээ намшиг дэдэр сумбала багнаа. За ер нь бол юу шүү одоо энэ танжирын ёсыг ингээд ярьж байгаа. За яг хөө тэгэхээр яг энэ шүнгийнхаа дагуу яриад өндөрлөе. Ягаад гэвэл танжирын ёс бол өөрөө одоо нэгт бол одоо чойрын усуд бол танжирын ёсыг бол тусад нь одоо үзэхтэй төв үзлийг үзэхтэй дэлгэрэнгүүлж үздэг учраас одоо энэ дээр бол нэг айхтар тайлбар хийгээд ингээд яагаад байдгүй ерөнхийдөө энэ шүнгээ барайл ингээд үздэг нэг юм уламжлалтай. Хоёрт гэвэл одоо ингээд номосоо ингээд юу яагаад тасраад одоо ингээд энэ сэдвүүдийг ингээд яриад явал яриад барагдахгүй тийм ээ. Зөндөө юм болно. Тэгэхээр бол шүнгээ дагаад энэ ингээд явах нь ерөн зүг бахаа гэж бодож байна. За хажиг ливүүдэлээ. За жамшүүжийн ливүүдэлээ. Цаны сүмжээ намшиг дэдэр сумбала багнаа гэж тийм ээ. За ямар мэт айлцсан цаны сүмжээ намшгийг бол юу гэж айлцсан. За тэрийг бол үзээд тэрүүгээр бол багцаалаад хэмжээд за сүг-сүгийн шаваанду жогва гогва мэтэдээ гэж. Сүг-сүгийн шаваанду жогва гогва бол мэтэдээ гэж. Тэгээ сүг-сүгийн шаваан гэж тавихыг үгүйсгэж байгаа нь бол буруу юм аа гэж. Мэтэдээ. Сүг-сүгийн шаваан маянна сүг шаваан маян бүр жир үйчэр гэж. Хэрвээ сүг-сүгийн шаваан биш болчих юм бол сүг шаваан биш болно гэж. Өөр юуны ч шаваан биш болно. Тэгэхээр сүг шаваан биш болох гээд байна гэж. Тийм ээ. Хажиг бол жамшүүгийн ливүүг үзээд цаны сүмжийн намшгийг одоо тавьсан тэр сургаалыг бол зарилгыг үзээд тэгээ тэрүүгээр ер нь жишээд хэмжээ. За ерөнхийдөө одоо нөгөө саяны тэр те намбар дагвын сүг, гүн дагвын сүг, чойнижийн сүг энэ төр гэсэн тэр одоо юуныг үзээд бол тэгээ дотроо одоо ерөнхийдөө за сүг бол сүгийн шаваан биш юм байна гэж ингэж бодох нь бол буруу юм аа. Сүг-сүгийн шаваан биш болох юм бол сүг шаваан маян бүр жир үйж. За мөн одоо хажиг дэдэр сумбала багнаа намха намдагжийн намхар жогва мадуг намха шаваан маян шээсэрва мэтэдээ гэж. Шээсэрва мэтэдээ. За намха намдагжийн намхар жогва мадуг гэж тийм. За намха бол намбар дагвын намха гэж тавихаас биш. Намха бол намха шаваан маян шээсэрва мэтэдээ гэж. Намха шаваан маян гэж хэлэх нь бол уул намха шаваан маян гэж тавьдаг чинь сэмзамбаа шүү дээ тийм ээ. Намха шаваан гэвэл тавьж болохгүй байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр намха шаваан болчих юм бол намха жаван овооны мэба тавих болно. Дээр нь нөгөө намха тэнгийн доонид тийм ээ тэр асуудлууд үүсэж ирсэн шүү дээ санаж байгаа бох тийм. За танжирын ёсонд бол намха шаваан гэж тавих гэж байгаа юм шиг байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр намха шаваан маян гэх юм бол болохгүй мэтэдээ. Ранжудвийн гавсуу шадвадар намхан ёндовжи донши чойжин ина намхан шаваан имбийн чавичэр. За тэр.
Энэ асуудал тун бүрхэг үлдсэн байгаа шүү дээ. Аранжидвийн лүгт бол намхан шаваан яаж тавих нь бол тун бүрхэг тэгээ орхицсон шүү дээ. Санаж байна уу? Аранжидвийн гавсуу Шадбаатар гэж шүү дээ. Аранжидвийн үеийг ёсыг номноход гарсантай адилхан намхан Ёндовжийн Донши Чөжийн яна намхан шаваан имбийн чав гинэ. Намхан Ёндовжийн Донши Чөжин буюу намхан одоо хоосон чанарын тэр Донши Чөжин буюу тэр хоосон гэж яригдах тэр суур болсон зүйл нь бол намхан шаваан байх хэвээр. Тэгээ энэ дээр бол санал нэг байгаа шүү дээ. Намхан Ёндовжийн Донши Чөжин яна намхан шаваан имбийн чав. Намхан шаваан нь юу юм бэ гэд одоо намхан Ёндовжийн Донши Чөжин бол намхан шаваан байх нь бол албатай. Одоо харин хоёрдугаар асуулт. Намхан шаваан тэгээ юу юм бэ гэдэг асуулт байна. Намхан шаваан намхаа тавьж болох юм уу гүм үү? Тэн дээр бол тодорхой тайлбар өгөөгүй. Тэгээд жадвар жадаа гэдээ орхицсон шүү дээ. Шинжлээрээ гээд. За ийм би чавичэр. Хонороо дэ мэтэ ортол намхан шаваан ой Маянбичэр шена чавбрал шиндүү мангаадэ. Намхан шаваан дуу хаймлэн бичэр гэж. За энэ дээр л одоо тодорч байна да нөгөө Аранжидвийн ёсон дээр тавиагүй зүйл маань одоо энэ дээр гарч ирэх гээд байна үгүй. Намхан шаваан ой маян гэсэн чинь чавбрал шиндүү мангаадэ гэж. Шиндүү мангаадэ. Намхан шаваан дуу хаймлэн бич гэж. Намхан шаваан гэж тавихгүй хүлэн зөвшөөрөхгүй гэж. Намхан шаваан бол шаваан бишээ гэж л гэдэг шүү дээ харанлаг. Намхан шаваан дуу хаймлэн бич гэж. Тэгээ хажигтаа санал нэг байгаа юм шүү. Хажиг юу гэсэн юм? Тэгээ мэтэ ортол намхан шаваан ой маян л гэсэн шүү дээ. Шаваан ой маян гэдэг чинь жинхэнэ одоо шаваан бишээ л гэж хэлж байгаа шүү. Намхан шаваан тэгээ мэтэ ортол намхан шаваан ой маян бич гэсэн чаврал шиндөө мангаадэ. Намхан шаваан дуу хаймлэн бичэр. Тийм ээ. Шаваан ой маян гэхээр чаврал шиндүү мангаадэ гэчээд намхан шаваан дуу хаймлэн бичэр гэж. Тэгээ намхан шаваан ой маян л гэсэн чинь. Тэгээ намхан шаваан дуу хаймлэн бата санал нэг л байгаа юм шүү. Юу нь болохгүй аа. Намхан Ёндовжийн Донши Чөжин яна намхан шаваан имбийн чавартал. Чав биз дээ. Энэ дээр бол Аранжидвийн гавсуу Шадбаатар намхан Ёндовжийн Донши Чөжин яна намхан шаваан имбийн чав гэсэн те. Дэн давын намхан Ёндовжийн Донши Чөжин дүрийн Донши Чөжин яна намхан шаваан имбийн чавартал. Дэ давын намхан шаваан дэ чөж шаваан им маян гэхээр юу юм? Шаваан маян гэх юм. Шаваан маян. Тэгтээ намхан шаваан юм. Намхан шаваан яна шаваан имбийн мач. Шаваан маян би чав юм шүү баг. Тэг тавих гэдэг шүү дээ те. Намхан Ёндовжийн Донши Чөжин яна намхан шаваан имбийн чав. Тэр бол санал нэг байгаа. Намхан дэн давын намхан шаваан чинь шаваан мөн үг гэвэл шаваан биш ээ. Намхан шаваан дуу хаймлэн гэж шүү дээ. Шаваан маян. Намхан шаваан яна шаваан имбийн маян би чав гэх гэдэг шүү дээ. Чавлаг. Тийм ээ. Тэгээд одоо Думажигийн чөө тамжидлаа. Шаваан ой бол шаваан ой буюу шаваан бол байхгүй юм байна тийм үү? Думажигийн чөжид энэ шаваан цаниба жинхэнэ шаваан гэдэг юм бол ерөөсөй байхгүй юм байна тийм үү? Намхан шаваан, Думажигийн намхан шаваан, дагви шаваан гэж л тавхаас биш. Намхан шаваан цаниба бол тавих юм угаасаа алга тийм ээ. За тийм ээ. Тэгээд сүгнэ намчингийн бардууд чод тамжид ооны сүм цани сүм шаваа гэдээ альцсан биз дээ. Тэгээ намхан
намхаачин сүгнэ намчингийн бардуу байгаа үстэй. Тэрэнд багтах чойд хамжид багтах зүйл үстэй. Тэгээд дийд намхай дэндүүд цаны сүм нговоны сүм сүмбад мэтэ бартал намхай дэндүү шаван шагжуу мэв ээжэр. намхай дэндүү живан нговоны мэба шагжуу мэв ээжэр. живан нговоны мэ шагжуу мэвати намхай шаван юм уу? За гэсэн байна те. Дэ метеортал намхай шаван го маян бичэршина чабрышиндо мангаде намхай шаванду хай мэлэн бичэрөө гэж. За Нева дэдэн төмбөр жүгдэл на жүнцүүлнэ гэж. За хоёрдугаар хэсэг нь юу? За энэ бол энэ хүрээд нөгөө юмжийн доонд байгаа жамшүүжийн лүвэнд гарсны дагуу цанид сүмжийн намшгийг бол тавиад дүүрч байгаа юм байна. За одоо дээд нь төмбөр гэсэн те саяны одоо тавьсантай зохилдоо жүгдэл уман жүгийн дэлбэрт юу гэж гарсан тэр ёсыг үзүүлье гэж үзүүлнэ. Дэнийтлээ бүрэлдэ тагвала мэдвис гүндэгдэн бүрэл ngoйло ёнсу дуваате дэла гүнду мадаг бэсо дэшүнду раншин ян шавангийн дэмбэрэл жайважин лани гүнду дагва инде раншин дагни жоймандан шанла дэва медваин сүмбэсо гэж. Сүмбэсо. За энэ жүгдлийн үг юм байл үү тийм ээ. За сүмбэ энэ одоо нэг жүгийн тайлбар 17 уншсан тэгээд энэ хэсэг одоо санахгүй юм. За шанла дэва медваин сүмбэсо санжээжин жодюллааны ngooyinde гүнду мадаг бичэрдэ нгову жаважинда майрагвар раншин башиг онсумду задвис дэнит түгсүү чүдвис санжээ шээжоддо нговоны цүмжин жоглогдээ доyin гомбо шадуржао шэсүндэ гэж. За дэнийтлээ гэдэг юм. Бүрэлдэ тагвала мэдвис гүндэгдэн гэж. За могоо болвол одоо за энэ бол яг цаг хугацааны хувьд бас онцлогтой тавьдаг жишээ шүү дээ тийм ээ. Одоо өдөр бүр сайхан тод гэрэлтэй 1-2 цагийн үед биш бүрэнхий одоо 5-6 цагийн үед одоо бүрэнхийд бол одоо нэг юм бүдүүн олс ингээд ихээр хөвтөж байгааг харахаар могоо гэж андуурагдах бол бас байж болно тийм ээ. Бүдүүн олсыг том могоо байгаа юм шигээр ингээд андуурч болно тийм ээ. За тэгэхээр бүрэлдээ тагвалаа мэв. Тэр могоо бол тэр олсонд бол байхгүй байгаа. Байхгүй байгаа учраас гүндэгдэн. Бүрэл ngойла ёнсу дуваадэ гэж. За тэр жинхэнэ одоо могоод ёнсу дува гэж те огоот бүтэх гэх юм. Дэла гүнду мадаг бисоо гэж. Тэр бүрэлдээ тагвала мэдвис гүндэгдэн. Ингээд нэгтгэн. Бүрэл ngойла ёнсу дуваадэ тэр бол дэла гүнду мадаг бисоо гэж. Тэгэхээр жинхэнэ могоог одоо таньж мэдж байгаа нь бол тэр нөгөө тагвала гүнду мадаг ба. Өөр зүйлд эндүүрээгүй. Одоо зүгээр энгийнээр хэлвэ шүү. За зүгээр энгийнээр гүнду мадаг ба тийм ээ. Гүнду мадаг биш. Дэшүнду раншин ян за мөн түүнтэй адилхан тэрчлэн раншин ян шавангийн дэмбэрэл жайважин лааны гэж. Дэмбэрэл жайважин гэж байгаа. Дэмбэрэл жайважин гэдэг нь энэ юу хэлж байгаа гэхээр зүгээр аливаа тэр одоо байгаа юмсын бодит зүйлсийг хэлж байгаа. Жайважин гэдэг. Араншин ян гэж байгаа энэ мөн чанар нь бол шавангийн дэмбэрэл одоо нөгөө ширээ сандал тэргүүтний тийм үү
шүтэн барилдаж өөр бусад зүйл шүтэн барилдаж Жаважин лааны гэдэг нь бол одоо тийм одоо тэр ширээгээл хэлж байгаа. Тэр ширээ өөрөө бол раншин ян тэр ширээний мөн чанар нь бол шавангийн дэмбэрэл Жаважин. Буюу ширээ бол шүтэн барилдаж олон зүйлээс харгалзаж ингэж ба. Жаважин лааны ширээ бол одоо жишээ нь 19-нд гүндүү дагва индэ гэж. Гүндүү дагва индэ гэж. Раншин дагны жөмөндан шанла дөва медва ин сүмбэсо. Санжээжийн жодюл за энэ ойлгож байна. Раншин дагны раншин бол тэр өөрийнх нь мөн чанар нь бол жомоо маян ба. Завсаргүй. Засваргүй. Засвар. Завсар биш үү? Зай завсар биш. Засвар. Засваргүй. Шанла дөва медва ин сэсүм. Өөр бусад зүйлээс бол харгалзахгүй юм аа гэж. Раншин бол раншин дагны раншин нугууд нь жомоо мянбадан шанла дөва медва ин сүмбэсо. Энэ араншин шүү дээ. Дээшэндөө раншин яа гэсэн тэр араншин бол жомоо маян ба шанла дөва медва ин сүмбэсо. За санжээжин жодюланы ngойнд гүндүү мадаг вичэрдэ ову жинла майрыг барар гэж. Ову Жаважинла майрыг барар. Ову Жаважинла за энэ нэг тайлбарлая. Ову Жаважин гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ гэхээр энэ бол нөгөө донши чөжин гэж хэлж байгаа. Донши чөжин. Одоо ширээс хоосон чанарын хоосон гэгдэж байгаа тэр үндэс суур болсон зүйл байгаа шүү дээ. Одоо энэ ширээ бол хоосон чанартай, одоо бүх ертөнц хоосон чанартай гэж ярьж байгаа. Тэр ширээ хоосон чанартай гэхэд тэр яригдж байгаа суур нь бол ширээ өөрийг хэлж байгаа. Ширээ. Бидний ширээ гэж хэлж байгаа зүйл байгаа шүү дээ. Тэр ширээ бол энэ ову Жаважин баггүй юу? Ову Жаважин. Тэгэхээр одоо энэ ову Жаважин гэж хэлж байгаа нь Жаважин гэдэг энэ сая дээр гараад дэмбэрэл Жаважин гэдэг. Тэгээ энд юуг ойлгох ёстой вэ? Ову Жаважин гэдэг нь бол донши чөжин талаас нь хэлж байгаа. Донши чөжин. Домбоо нийтийн суур болсон, домбоо нийт яригдах суур болсон, домбоо нийтийг тавих, домбоо нийтийг ойлгох, бясалгах тэр суур болж байгаа донши чөжин ову Жаважин. Ширээ сандал бомбаг аваалаа сууба. За ову Жаважинла майрыг барар гэж. Майрыг бар гэдэг нь одоо энийг одоо мэдгүйгээр эсмэцнэр үл болгоосноо тийм масиг бар, майрыг бар, масиг бар гэх юм тийм ээ. Масиг бар раншин башиг онсомдуу задвис дэник түгсүү чүдбис санжээ шээж одоо гэж. Овужин буюу донши чөжингийн бол болгоохгүйгээр орхиод раншин башиг зөвхөн хоосон чанарын раншин башиг гэж нэ. Раншин башиг онсомдуу задвис гэж. Тэгэхээр хоосон чанарын бол бүр илт болгоож байгаа. Тэ онсомдуу догва. Онсомдуу догва. Домбонид онсомдуу догва. Раншин башиг онсомдуу задвис дэний түгсүүчүүд биес гэж. Дэний түгсүүчүүд ба. Гэдэг нь түүнийг бол одоо таалалдаа ингэж багтааж болгоосноор бурхан хэмээн өгүүлж байгаа болоо гэж. За тэгэхээр энд бол хоёр зүйл гарч байгаа юм л да. Ер нь бол гүнзүү дэмба, домдом дэмба хоёуланг нь үзүүлж байгаа. За тэгээд энэ одоо энэ дээр шүү нарийн тайлбарлах хэрэгтэй. Гэхдээ одоо юунтай яг энэ сэдвийг ярьж байгаа биш болохоор одоо яах вэ тийм ээ. Ер нь бол энэ ову Жаважин буюу шаван болсон донши чөжин нэгсэндээ гүнзүү дэмба. Түүний раншин башиг олон энийг онсомд үсийг ба. Нэгсэндээ дэнийн онсомд үсийг ба. Дэмбаны хоёр үннийг тийм ээ. Янгуух үнэмлэхүү гэсэн энэ хоёр үннийг онсомд үс задвис түүнийг бол бурхан гэж хэлж байгаа маа л гэж хэлж байгаа. Түүнээс доошгууд нь бол хичнээн одоо 10 дугаар газрын бодисатаа байсан ч бол энийг бол хоёулангийн зэрэг хоосон чанарыг бол хоёр үннийг бол нэгэн зэрэг онсомдуу задва бол байхгүй байгаа тийм ээ. Тийм чадвар байхгүй. За тэгж чадж байгаа нь зөвхөн санжаа. Санжаа шэдөө. Нговоо нийт сүмжийн жоглог дийс
жоглог ди овон нийт сүмжийн жоглог ди үгээр доён гомбо шадварж аваа шээсүн. За утга нь одоо ингэж тайлбарлана. Донны утга нь гэж байна. Шаваан дэмбэр дуваа гүндэг. Шаваан дэмбэр мэдвийн дэ хоноонит ёнду индэ берна бүрэлдэ тахтаан дэна мэдвис гүндэг юм аа гэж. Тийм ээ. Могоо болвол тэр олсны дээр байхгүй байгаа учраас гүндэг юм аа. Бүрэл ойжин дэна монооло дуваа шино гэж. За могоо жинхэнэ могоон доо болвол жинхэнэ могоондоо болвол тэр одоо могооны мөн чанар нь оршиж байгаа шүү дээ, тийм ээ. Монооло дуваа шино гэж. За бүрэл ойжин дэна бүрэл ngой гэдэг нь бол жинхэнэ могоо дээрээс бол тэр одоо могоо бол байгаа шүү дээ, тийм ээ. Гэсэн одоо монооло дуваа шино зүгээр ингээд энгийнээр аль болох энгийн нэг одоо яриагаар л хэлэх гээд хичээгээд тэр нь заримдаа бүр төвхтэйч болоод байгаа юм шиг санагдаад байна. За тэрийг ойлгож байгаа. Бүрэл ngойжин дэна ngоноло дуу шино. Шаваан дэмбэр мэдвэ дэ хонооны жидава чимби намчинчи юлдүдүвчин гэж. За тийм байгааз шаваан дэмбэр мэдвийн дэ хонооны буюу раншин башиг гэсэн шүү дээ түрүүнд. Раншин башиг гэдэг үгээр гаргасан тийм ээ. За тэр шаваан дэмбэр мэдвийн дэ хонооны жидава чимби намчинчи юлдүдүвчин гэж. Жидава тийм ээ. Жидава чимби намчин жинэдва чимби намчин гэдэг хоёр байгаа шүү дээ тийм. Жидава жинэдва. За жидава чимби намчин буюу дэ хонооны хоосон жидава гэдэг нь хоосон чанар тийм ээ. За түүнийг болгоож байгаа намчингийн юл дүдвжин гэдэг нь бол намчин болвол жидава чимби намчин болвол юуг болгоож байгаа юм бэ гэхээр шаваан дэмбэр мэдвийн дэ хонооны дэг бол болгоож байгаа юм аа. Жидава чимби намчин жис жидава сигби сингор шаваан масигби зүлжис дэ хонооны сигжи шээжаро гэж. За тэгэхээр тэр нөгөө нэг түрүүн гарсан овожанла майрыг бар гэсэн шүү дээ. Овожавачанла майрыг бар раншин башиг онсондоо задвис энийг төгсөөжүүд би санжээ гэж хэлнэ гэдэг чи юу үг гэхээр хоосон чанарыг мэдж байгаа намчин тийм ээ. Хоосон чанарыг мэдж байгаа намчингийн хувьд хоосон чанарыг мэдж байгаа намчин шүү. Тэр хоосон чанарыг болгоож байгаа талаас нь харж байгаа намчин баггүй. Тэр намчингийн одоо сигби сингур гэдэг нь тэр хоосон чанарыг болгоож байгаа тэр болгоолтын хувьд бол шаваан масигбийн цүлжис гэдэг нь бол шаваан овожаважин маригбийн цүлжис дэ хонооны сигва юм аа гэсэн үг. Тэр шаваан масигбийн цүлжис гэж байгаа. Хоосон чанарыг мэдж байгаа намчингийн хувьд бол шавааныг бол одоо онж таньж мэдхгүйгээр болгоохгүй тийм байдлаар хоосон чанарыг дангаар нь маягтайгаар ингэж болгоож байгаа гэсэн ийм утга юм аа гэж судрын утга нь бол. Тэгэхээр жидава сигби сингур гэж байгаа тийм намчинжи тэр намчин бэр жидава чимби намчин бэр жидава сигби сингур шаваа масигби зүлжис гэдэг нь энд гарч байна шүү дээ. Энэ овожаважин мариг бар гэдэг нь масигба гэсэн санаа. Масигба. Тэр сигби сингур масигбар раншин башиг онсондоо задваа юм буюу жидава чимби намчин яг нь энэ раншин башиг буюу жидава дишин нийт тийм ээ дэ хоноо нийт нэг бол болгоож байгаа маа гэсэн ийм утга юм аа гэж. Оноо умаа за тэгээд энэ яг хөө энэ судрын энэ хэсгийг тайлбарлахад л ийм байгаа юм. Яг одоо энэ нь яагаад ийм жидавас одоо бурхны оюун ухаанч бүгдийг болгоодог үстэй. Тэгээ хоосон чанарыг болгоож байгаа намчин яхаараа шавааныг болгоодгүй юм гэдэг ийм асуулт гарч ирэн олон юм байгаа. За тэр бүгдийг энд яриад бол яах вэ гэж бодож чинь тийм ээ. Намчин гэдэг чинь бурхны оюун ухаан шүү дээ. Тэгээ жидава чимби намчин гэдэг нь хоосон чанарыг болгоож байгаа намчин тэр хоосон чанарыг болгоож байгаа тэр талаасаа бол шаваан масигва гэж хэлээд байна шүү дээ. Шаваан масигва буюу шавааныг бол үл болгооно гэж. Тийм ёсоор дэ хонооны сигва юм гэж. Тэгээ нөгөө нэг намчин чин чой дамжид жигчрдун онсондоо дуугаа маян бартал жидава чимби намчин жидава чиви юулээ сигви сингур шаваан
масыг бээчэр шаван бүр масыг баг гэж мадуба гэсэн санаа шүү дээ тийм ээ. Хүндэтгэлийн үг шүү дээ. Тэгээ бурхан дээр ярьж байгаа болохоор масыг баг гэж байна. Мадуба юм бээчэр. Доогуртал намчин яна чой тамж онсондууд байгаа чай бээчэр. Чаавартал намчингийн цанид юу лээ чой тамжид гажигмжигла жигчэрдүү онсондууд байгаа тар түгвийн ишээ үстэй. Гэдэг ч юм уу. За тэгтээ яг уу одоо танжирын 9 гэх юм уу тийш шүн ч юм уу үзэхээр намчингийн цандыг өөрөөр тавина л да. Одоо дүүрээ энэ төр үзэж байхад бол чой тамжид гажигмжигла жигчэрдүү онсондууд байгаа тар түгвийн ишээ намчингийн цанд гэж тавьдаг тийм ээ. Тэгээ тэр маягаар бол шүн ч юм уу намчингийн цандыг тавихгүй л дээ. Тэгэхээр арай жоохон өөр болгоо. Гэхдээ бол ийм асуулт гарнаа. Жидав чивгийн сигнал яага болгоод энэ өөрөө угаасаа том асуудал. За тэгэхдээ тэр сэдвийг бол одоо ингээд тайлбарлаад ярилгүй цааш явъя. За оноо ума Терангис ума за танжирва ранжудва бэр дангэ жицүүлсөө дэдэр юм мод гэж. За ума танжирва ранжудва хоёр дандан эндингийн одоо тайлбарлах ёс нь бол хэдий ийм байгаа боловч дэ намжис чö нам дон дамбар ядва гогийн ригвийн зов ганла жиж жана шатуу яддэ гэж. За энэ бол одоо ингээд энэ дээр үндэслээд одоо өөр юм ярих гэж шүү дээ тийм ээ. За одоо тэгэхээр бурхан багшийн сургаалыг ума танжирва ранжудва хоёр бол энийг одоо дандан гинэ, энийг эндэн гинэ, энийг одоо өвчлөн хүлээн зөвшөөрч болно. Энэ нь бол хоосон чанарыг голлон үзүүлсэн байна. Энэ нь бол одоо хоосон чанарыг голлон үзүүлээгүй ийм судраг. Ингээ ялгаад ингээд ерөнхийдөө ялгаад ингээд үзэл онлоо тавиад тэрнийхээ дагуу ингээ ялгадаг болчихлоо. За тэгвэл одоо чö нам дон дамбар ядва гог гэж тийм ээ. За тэгэхээр одоо энэ ума танжирва ранжудва хоёр маань энэ үзэл онлынхаа дагуу юмс бол тийм ээ үннээсээ бүтсэн гэдгийг няцааж байгаа. Тэр гол одоо ухаан нь гол бодол нь аль юм бэ? Юу хэлж байгаа юм бэ гэж. Ума танжирва дон дамбар ядва бишээ гэж хэлж байгаа чинь гол бодоод байгаа зүйл нь юу юм бэ? Ума ранжудва чö нам юу лээ дон дамбар ядва гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тэр гол одоо бодоод байгаа бодол нь хаана юунд байгаа юм бэ? Ригвийн зов гэж байна. Ригвийн зов ганла жиж яна шатуу ёдэ гэж. За тэрийг бол үзүүлъя, хэлъя гэж. Лигдэн жид жеврэндан жавис зовр галдаа мигвийн данцэгжис гогвор заад гэж. За ловн лигдэн жид уу? Ловн лигдэн жид ч юм бол ума ранжудын шиндаа суралж идэв шүү дээ. За ловн лигдэн жид болоо одоо түүнийг дагагчид бол зовр галдаа мигвийн данцэг. За галдаа мигвийн данцэг гэд бид нар жиг дурлалын данцгийн үед бол нөгөө хоосон чанарыг баталж байгаа 5 ухааныг бол үдсэн тэн дээр галдаа мигвийн данцэг тий. За зовр галдаа мигвийн данцгаар биш. Галдаа мигвийн данцэг буюу нөгөө дагрэг дээр үдсэн галдаа мигвийн одоо данцэг буюу тэр одоо хэлбэр маяг байгаа штэ. Тэрүүгээр бол няцааж бол зохиосон үгүйсгэж тийм ээ тэр дон дамбар ядва гэдгийг гогва хааж байгаа нь бол галдаа мигвийн данцгаар хааж байгаамаа. За шицоо бонлов бол бэрэлдаа мамгийн данцгаар бол гаргалж байгаамаа гэж. Танжирва бол зовр гол нь бол бэрэлдаа мамгийн данцгаар бас гаргалж байгаамаа гэж. За дамбуу төвдөө гэж нэгдүгээр ловн лигдэн жид галдаа мигвийн данцгаар дон дамбар дува гэдгийг гаргалж байгаа тэр даг нь юу юм бэ гэхээр миг чөөж за нүдийг хэлж байгаа тийм миг чөөж дон дамбар сугла медаадэ вамбу имбичэр навэ вамбушин шевин жорнгон годно гогва гаан шиг вамбуде миг дон дамбар сугла медавр дувийн галмигжийн даг яндаг имбичэрдэ дэ дүдвжийн гагжаан чөөжийн галдаа гагжаан чөөжигийн эсрэг талыг багсуу жарвын цүлсэн имбичэрдэ дэ дүдвжийн цүлсэн имба гаан шиг вамбуде дон дамбар сугла даваадан гал вээчэр. За одоо нэг дагрыг уншсан одоо гайгүй. Миг чөөж дон дамбар сугла медаадэ вамбу имбич миг
Навэ вамбошин гэж юм те. Навэ вамбо. Энд чинь нөгөө чихний эргэтэн шиг. Дон дамбар сүглэ меда те. Навэ вамбошин гинэ. Жорон годно гогва ганш вамбоде миг дон дамбар сүглэ меда урдуви галмигжин даг яндаг юм шиг дэдвчин гагжаан чөөжийн галдаа шүү. Гагжаан чөөжийн үлээ дон дамбар сүглэ медаде гэдгийг чинь эсрэг тал нь. Дагсуу жармын цүсэм юм бичэр те. Дэдвжин цүсэм юм баган шиг вамбоде дон дамбар сүглэ даваадан гал бичэр. За гал бичэр. Хоноор лүгдэл миги сүг томор хайлан барыг уртал миг чөөж дон дамбар сүглэ медадэшэ дондомжийн чадвар жарна сүмбичэр шина жом мэдэ шэрв домен цэгсэнла миг жева замла мажуян мигшэ чөөжүн дүү сунна гомбот мянгал шин цэгжүн чөдвичэр гэж. За цэгжүн чөдвич. За задаг нева. За энэ одоо дагуудыг одоо юугийн тайлбарлах вэ? Одоо дагрыг үзүүлсүүд галдаа мэг байгаа. Тэгээд гагжаан чөөжийн галдаа дагсууж байгаа зүлсэн юм бичиргээ энд хэлээд өгсөн байна. Одоо тэгээд өөрснөө л сайн бодоод л яхаас биш. Тийм ээ. За задаг нева, зайвын даг нева нөгөө шицо бонлоо бэрэлдэ маамыгийн даг яндаг гэж. За маамыгийн даг яндаг дотор байгаа шүү дээ. Бэрэлдэ маамыгийн даг яндаг гэх тийм ээ. За задаг нева шицо бонлоо бэрэлдэ маамыгийн данцгжис гогвор задва дөвдө жигд баралдан дөржөн сигман данцэг ёмиж янгуг мушиж янгугийн данцэг гогвор задва гаан шиг дембийн жигдэн дума гаранду мадува нүгүү дэмэдүү дүүвэр жидвийн бэрэлдэ маамыгийн даг яндаг юм бас сог татвичэр гэж. За энэ бол бүгдөө жидэн дээр байгаа тийм жигд баралжийн данцэг ба дөржөн сигман данцэг байгаа ёмиж янгугийн данцэг байгаа мушиж янгугийн данцэг бүгдийн дагийн тус нь готлоод ингээд ярьсан байгаа. Бид нар энийг уншицсан байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бол жидэнгийн жигд барлын хэсэг дээр бол бид нар ярьсан. Нева дээр та дээд дэдвжин гагжаан чөөжийн бэрэлдэ гагва дагсуу жарвын цүсэм юм бичэр дээд дэдвжин цүсэн ган шиг дембийн жигдэн дембийн дума гаранду мадуба дэ дэндвжин бэрэлдэ дэндвжин жигдэн дума гаранду дувийн гагвын чай дуа гагвын чай юм бэж гэж. За баг цандын тэр чигээр шахуу тавьчихсан юм байна. За цааш нь 3 дахь нь юу лээ? Энэ танжирва ян зовор бэрэлдэ маамыгийн данцэгжис гогваин гэсэн. За тэр нь хаава. Задаг сумба, зайвын даг сумба дөвдө дөржөн сигман данцэгжис гогвор задва гаан шиг таашила мижева нүгүү дембийн жимэдүү дүүвийн бэрэлдэ маамыгийн даг яндаг юм бичэр. Тэртэл дэдвжин гагжаан чөөжийн бэрэлдэ гагва даг суу жарвын цүсэм юм бичэр. Имбечэр дэдвжин цүсэм гаан шиг таашила мижева дэ дембийн живийн бэрэлдэ таашила живийн жева гагвын чай юм бичэр гэж. За энэ таашийн жева гогвирэгва гэж байдаг. Таашийн жева гогвирэгва гэдэг энэ одоо нөгөө юун дээр үзэнтэй үзэхээр энэ эргванууд ч энэ ч өөрөө бүр умын номны сүүлийн бас нэлээд том хэсгийг энэ эргванууд ч үзүүлдэг байхгүй юу. Тий. Тааши гэж одоо 4 эцэс гэх юм уу 4 хязгаарт одоо төрөөгөө гэдгийг үзүүлж байгаа. Овоо нам чөөжин юу гэдэг вүлээ? Раншинжи жева мэдээ дагла жевадан шанла жевадан нягаала жевадан жумидла жевадэ тааши гандуя жева мэвичэр гэсэн юм ташин гогвирэг тааши гогвирэгва гэж юм ума танжирви ёсонд одоо юмс болвол үннээсээ бүтээгүй маа гэдэг энэ тааши буюу энэ 4 хязгаар гэдэг энүүгээр ингээ үзүүлдэг. Тэгээд тус нь готлно. Овоо нам чөөж араншинжин жева мэдээ дагла жева мэдээ гэсэн шүү дээ. Дагла жева маянд даг чөөж араншинжин мадуудэ чод пумбууд араншинжууд үежигдүүдан араншинжис дүүийн пумбуудан араншинжис пумбуудан тададдуудан араншинжис пумбуула дэмваадан араншинжин пумбоо дэндүүдан юу илээ тий. Та дүн гогвирэг байгаа бас та дүн говийн даг гэж байгаа. Та дүн одоо энэ дээр тааши гэж байгаа. Тэгээд та долоо гэж бас байгаа. Тааши гэж байгаа. Тэр тааши нь бол раншинжин жева мэдээ дагла жевадан шанла жева нягаала жева жумидла жева тэ
тааши ганду юм явж гэсэн. За ийм эргва байдаг юм аа. Тэгэхээр энийг бол энд ярихгүй. За тэгэхээр таашиг овгүй эргва бол яах нь? Бэрэлдэ мамгийн даг яндаг юм аа. За тэрүүгээр бол ингээд дамжуулаад бол ингээд Дэмбэр дууа гэдгийг бол үгүйсгдэг юм аа гэдгийг л одоо энд зүгээр дурдж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг дурдж байгаа. Энэ нь өөрөө умаа гомбор авсал богдламын зохиосон одоо өмнө жүгийн тайлбарын бол одоо маш том хэсгийг үзүүлдэг ийм хэсэг юм шүү. Тэгэхээр тэр үед нь бол одоо тэр үед одоо үзэх байлгүй. Тэгэхээр тэгээд тайлбарлаад та бүхэн яриулаарай, сонсоорой гэж хэлье да. Сэдв нь бол дээр байгаа. Өмнө жүгийн тайлбарыг болсон одоо нөгөө богдламын зохиосон умаа гомбор авсал гэдэг ном бол ийм маш их хэсэг нь энэ хэсэгт сэдвтэй холбогддог юм аа. За дэн лигдэн дан шицон нийжи шүнлэ зочир сүмби вандуузажи амаагаар бэрэлдэ маамгийн дагжин говга мишэ бадан чимаагаар галмигжийн дагжи говга мишэва маянде данжуулаа дэ нягала гасун зам мадугсо шеви мангавич дээшинду танжурваян дэмбэрлжийн дагжис говор задва мангэдэ чö намжин найлуг дэ хоноо нятла нгэва лана медва дэрвин чидду дунвагдан танжур миндавын эрэглэм донгийн оцор бровор задвисоо гэж. Бровор задвисоо. Дэдэр гашин намбар дагвис гана нам челон денла бэва замду сажи чигдун шеваны даги лама тамжид чимбин задвин гомдон равсал дөмөл шэвэрж аваа гэж шүү дээ. Тийм үү? За тэгэхээр энэ юу гэсэн үг вэхээр дэдэр гашин намбар дагва гана нам гэж. За хизүү одоо энэ саяны дээр өгүүлсэн одоо энэ Дэмбэр дууга говгүй эрэгва энэ хизүү нугуудад бол асуулга одоо янз бүрийн хилцэх ярилцах зүйл маш их байгаа. Өөрөө бол маш хүнд ийм сэдв. За энэ хизүү зүйлүүдийг бол чөлөн денла бява замдуу гэж. Чөлөн гэж үгс үгээр маш одоо бүдүүн тойм ерөнхий гэсэн маягтай. Чөлөн гэдэг нь рагба бүдүүн баарг зүгээр л ингээд нэг багцлаад гэх шиг тийм ээ. Ганай нам гэж байгаа үст те. Бэрх орон нугуудыг одоо ийм бүдүүн тойм төдийгөр буулгасан төдий юмаа гэж. Үгийн утга наривчлсан байгааг нь бол миний одоо багш хамгийн болгоогч бэр зохиосон тэр гондон аравсал дөмөө гэдэг нь одоо энэ тамжи чимба гэдэг нь бол богдламыг хэлж байгаа. Тэгэхээр банчин лам бол миний одоо лам хамгийн гайлагч одоо богдламын зохиосон тэр гомбор авсал буюу гондон равсал дөмөөгоос бол мэдж үлдээрээ энэ дээрх одоо энэ саяны тэр тааши говгийн ригва тэр одоо тэр юу илээ мушижингугийн тэнцэг юу илээ саяны доржой сигман тэнцэг мэтчлэн тийм ээ бүгд бол одоо тэгээд бол маш одоо хэцүү бэрх энэ зүйлүүдийг бол энэ одоо богдламын зохиосон гондон равсал дөмөө бол мэдж үлдээрээ гэж. За энэ хүрээд бол Удул Перуан ном маань энэ хүрээд ингээд дүүрлээ. Энэ хүрээд дүүрч байгаамаа. За энэ Мрэва гэдэг эндээс бол энэ төгсгөлийн шүлэг банчин соном дагууламын зохиосон одоо ийм яруу найргийн маягтай ийм төгсгөлийн шүлэг нь бол эндээс ингээд гарч байгаамаа. Мрэва нандан л одоо зэма чонло түн ичээлүнгийн давдан намдуга гагдуур үгийдэсэн жогжурбро онцор галан удуулын Перуади жалви вомбо лосон жэс шүгнэ шүнлэг монто хавийн дүнсаач жоглоо намжилд түй хайнамлал одоо гавь жанду дагижин намжид лонцоо чашаа рена ёл лигшид сүгзээ дайвын мигдэн барал аржил харви зэмэр найваа лумбо дансран ганлаа дээж жа жалваа нивийн жалцуу хайнамжид анжид сэгдун хоноо жирэгвар намбар дэлна галшин дагвая лигшид рэшиг даним задвана рэгшүн жамцур яян сомби янзан
дэдвэн марлуанам рэгвэ намжир шивдүү ягаан чүдэр амнаг дэд тун цэ лодо дана юрын дорва ганги түгжээ масууд на хайдв жээд дэдвэн чогдэ ларын зүлдэр шүгүр журр лигүр шадви содном ганчин ри ниншин шүийн рагур чуожун лосол ижи зэмбүр шүгжүрнэ ирэглэн бацал гүна жайжуржиг даги лигшит нэмон бал ди ян лосол жеви мигдүү найжурдэ паргул огдог гүмүд сумжаана дамби лүмбүү рэндүү салжичоо же сүрүү гүнжи даваадан эвэн дон намбаржэдва лигшит чадвын нэмбүүн гомбо галанжи намбаржэдва удулын перэнва шээжавадыни ломо лодотон дэмба мамбуу нанжис гулвала дэнэ гэж юм тийм ээ. За олон шамнар нь бол айлтгсан учраас доон равжимба доон аг судар тарныг бол одоо төгс төгөлдөр бүрэн гүйцээсэн содном дагвын бал намжид чөгийн дэ жарвын найны гэдэн намбар жарвын линно дижан дамба рембоче даршин жайла юурунду найвар жүржээ. За энэ дараагийнх нь одоо юу юм? Энэ бол хамаагүй энэ лосолонгийн энэ нөгөө компьютерт шивж бар буулгасан энэ улсуудын бас юу байна? Залбирлын шүлэг байна. Эндээс балдан содомжуудад дагвэр балдан намжиж хөгийн боо гүргэн балдан доожууд тэний балдан за ингэсэн байна. За жинхэнэ ном нь бол ингээд энэ хүрээд бол ундралж байгаа ба. За өнөөдөр энэ хүрээд